За ингээд саяхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаа болж өнгөрсөн байгаа. Энэ хуралдаан дээр бас аймгийн засаг даргатай холбогдуулаад тодорхой нэг хэдэн зүйлүүд дээр тайлбар өгөх гэсэн. За одоо бас гэвэл сошиал ертөнцөөр бол бас засаг даргыг нэлээд олон удаа бас гадаад арга хэмжээнд төрийн зардлаар оролцсон. Улаанбаатар хот руу бол дандаа хувийнхаа зардлаар оролцсон гэдэг утгатай ийм мэдээллүүд бол дүгэж байгаа. Тийм учраас би яг аль бие ёсоор аймгийн засаг даргын тамгын газраас төрийн зардлаар засаг дарга хэдэн удаа явж юу? Төсөл хөтөлбөрийн байгууллага, олон улсын байгууллагын зүгээс хэдэн удаа гадагшаа явж юу? Энэ талаар бол тоо баримтыг хэлэх гэсэн юм аа. За аймгийн засаг дарга нодлон 2016 оны 7 сард 8 сард ажил авснаас хойш бол 2016 онд бол Улаанбаатар хот руу 2 удаа, Новосибирск хот руу Орсын улбаны улсын 1 удаа, Тува руу 1 удаа ингээд 4 удаа бол 2016 онд бол явсан байдیں۔ За Улаанбаатар хот руу бол 2016 оны 9 сарын 25-наас 16 оны 9 сарын 30-ны хооронд 5 хоногийн хугацаатай Улаанбаатар хот руу зорчсон байгаа. За энэ эрхүү хотод зохион байгуулагчдад сургалтанд бол оролцохоор ингээд Улаанбаатар хот руу явсан байгаа. За энэсээ бол цаашаа Новосибирск хот руу явахаар бол 2016 оны 10 сарын 25-ны өдрөөс 10 сарын 31-ний хооронд нийт 7 хоног хугацаатай Монгол Оросын хамтын ажиллагаа гэсэн 2016 оны эдийн засгийн чуулга уулзалт гэсэн юм зүйлээр бол явсан байгаа. За энэ нь бол зардал нь бол цаанаасаа тухайн энэ төслөөсөө бол гарсан байгаа. За Орсын улбаны улсын Тува руу бол явсан байгаа. За энэ нь бол 11 сарын 16-наас 11 сарын 19-ний хооронд 3 хоногийн хугацаатай Тува руу явсан байгаа. За энэ Орсын улбаны бүгд найрамд улсын Тува улсын тэргүүн иш Каро Оливийн урилгаар Орос Монгол хоёр орны дипломат харилцааны 95 жилийн арга хэмжээнд бол оролцсон байгаа. За дараад нь 11 сарын 23-наас 29-ний хооронд нийт 6 хоног бол Улаанбаатар хотод энэ жилийн сүүлээр бол намын шугамар явж очсон байгаа. Засаг дарга нь бол өөрөө улс төрийн албанчлалт учраас бол намын шугамар бол бас явдаг. За энэ зардал нь бол засаг даргын тамгын газраас хоёр талтай 348 мянган төгрөг ингэж гарсан байгаа. За энэ өнгөрсөн онд явсан юуг нь бас тавхан ингээд татаад харуулчих. Энэ дээр он сар өдөртөө хаанаас зардал гарсан байгаа тэр юмнуудтайгаа бол ингээд орсон байгаа. За ингээд 17 онд бол нийтдээ засаг дарга сая юугаарч бас хэлсэн байгаа. 5 дугаар хуралдаан болж байгаа үеэр бол бас энэ асуулт асуугдсантай холбогдуулаад засаг дарга бол өөрөө мэдээлэл өгсөн байгаа. Энийг нь бол бас тавхан бол ярилцлагаар нь бол баталгаажуулж байгаа. За нийтдээ Улаанбаатар хот руу 13 удаа, за гадаад улсууд дээр Швед улсад 1 удаа явсан байна. Анхой мужи руу Хятадын Анхой мужи руу 1 удаа явсан байна. Орсын улбаны улсын Алтан хязгаарт 1 удаа явсан байна. Бүгд найрамдах Солонгос улсад 1 удаа явсан байна. Вьетнам улсад 1 удаа ингээд гадаад улс руу бол ингээд 5 удаа ингээд зорчсон байна. За энэ дээр бол Улаанбаатар хот руу явахдаа 1 сарын 4-өөс 1 сарын 8-ны хооронд 4 хоногийн хугацаатай засгийн газрын хэрэг эрхлэх газраас семинар хийх тухай бичиг ирсний дагуу энэ дээр явсан байгаа. За энэ дээр бол засаг даргын тамгын газраас бол энэ зардалд автсан байгаа. За дараад нь Улаанбаатар хотоос хот руу 2 сарын 21-ээс 23-ны хооронд 2 хоногийн хугацаатай за Монгол Ардын намын ажиллаар бол дуудагдж явсан байна. За энэ дээр бол зардал нь бол өөрөөсөө даасан байгаа. Энэ дээр өөрөөсөө даасан гэсэн нь энэ дээр засаг даргын тамгын газраас за энэ дээр дуудсан тал гэдэг нь нөгөө төсөл хөтөлбөрийн байгууллага гэдэг бол тэр үгээрээ дуудсан. Ер нь засаг даргыг бол Улаанбаатар хотод томилолтоор янз бүрийн үйл ажиллагаанд дуудахтаа зөвхөн өөрсдийнхөө зардлаар иргэдэг юм юг бол тавьдаг. За 3 дугаарт нь бол бас 5 хоногийн хугацаатай 3 сарын 23-наас 28-ны хооронд Монгол Улсын уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Монгол геологийн хайгуулын чуулга уулзалтанд бол явсан. За энэ дээрээс бол засаг даргын хоёр талын билетэн 477,500 төгрөгийн зардлыг бол бичүүлж ингэж явж оролцсон байна тамгын газраас. За 4-р нь 2 хоногийн хугацаатай 5 сарын 11-ээс 5 сарын 13-ны хооронд Монгол Ардын намын баг хурал болсон тэр үеэр энэгээр бол баг хуралд бол явсан байгаа. За энэ дээр бол бас өөрийнхөө зардлаар явсан байгаа 459,300.
За дараачих нь бол ингээд бас 3 хоногийн хугацаатай 5 сарын 26-наас 29-ний хооронд засгийн газрын хэрэгжлэх газар дээр уулзалт хэлэлцүүлэх гэж байгаа. За би энэний дараа ард нь яг дуудсан бичиг юмнуудыг нь бол бас үзүүлнэ. За дараад нь 4 хоногийн хугацаатай 7 сарын 12-наас 7 сарын 16-ны хооронд. За энэ дээр бол хувийн ажиллаар явсан байна. Энэ яг наадмын үе байсан учраас. За энэ дээр бол засаг дарга ерөнхийдөө 1 2 3 удаа хувийн зардлаар бол хувийн ажиллаар бол явсан. Хоёр нь бол намын одоо холбогдлолтой юм дээр бол хувьсаа зардал гаргаж явсан байгаа. Нэг нь бол одоо наадмын үеэр бол хуваараа зардал гаргаж ингэж оролцсон. За бусад одоо зүйлүүд нь бол за энэ дараад нь 7 сарын 22-наас 27-ны хооронд 5 хоногийн хугацаанд байгаль орчин аялал жуулчлалын яам дээр Монгол Хэлттэй аялал жуулчлалын өдөрлөг гэж энд бол оролцсон. За энэ дээр бол зардал нь тамгын газраас гарсан байгаа. За дараад нь 9 сарын 9-ээс 9 сарын 17-ны хооронд 8 хоногийн хугацаанд сангийн яам болон бусад одоо яамдуудаар хөрөнгө оруулалтын асуудлаар шийдвэрлүүлэхээр энэ дээр бол ажилласан байгаа. За энэ үеэр бол нөгөө юу явагддаг ба төсвийн хүрээний мэдгдэл гэж явдаг аймаг болгон одоо жилүүрийн 8 сард бол очиж бүх 10 дараа жилийнхаа одоо төсөв тусгуулах санал юмнуудаа бол бүх яамдууд дээр очиж ингэж хүлээлгэж өгдөг байгаа. Энэ дээр ийм ажлаар бол явсан. За дараад нь 9 сарын 19-ноос 9 сарын 21-ний хооронд 2 хоногийн хугацаатай бүгд найрамдах хятадаар туссан элчин сайдын яамнаас зохион байгуулсан зөвлөлт уулзалт бол болсон байгаа. За энэ дээр бол очиж оролцсон. За энэ дээр бол тамгын газраас бол зардал гарсан байгаа. За дараад нь 11 сарын 1-ээс 5-ны хооронд Америк нэгдсэн улсын элчин сайд Jennifer Zimndachл гаалтын уралгаар одоо зөвлөлт уулзалт бас зохион байгуулагдсан байгаа. Энэ дээр бол бас очиж оролцсон байгаа. Энэ дээр тамгын газраас бас зардал гарсан байгаа. За дараад нь Улаанбаатар хотод Япон улсаас Монгол улс руугаа онц өгөөд бүрийн эрхт элчин сайд одоо сайдын урилгаар зөвлөлт уулзалтанд очиж оролцсон байгаа. За энэ нь бол 2 хоногийн хугацаатай. За мөн энэ дээр тамгын газраас явсан байгаа. За нийтдээ бол 4,932,500 төгрөгийн бол зардал бол ингээд гарсан байгаа. За энэ дээр 3,500,000 төгрөг нь бол тамгын газраас, сая 430,900 төгрөг нь бол засаг дарга бол өөрөө 3 удаа явахтай ингэж гаргасан байгаа. За ингээд гадаад улс орнуудад ажилласан талаарх мэдээллийн тавханд хүргэе. За энэ дээр эхнийхт нь бүгд найрамдах хятад ард улсын анхны мужироо бол 2017 оны 4 сарын 1-ээс 2017 оны 4 сарын 6-ны хооронд 5 хоногийн хугацаатай бол энэ дээр ажилласан байгаа. Анхны мужийн Хэпэ хотод зохион байгуулагдсан нэг үс нэг зам форумд бол очиж оролцсон. За энэ дээр бол нийт гарсан зардал нь 1,873,500 гэж байгаа. Энэ нь бол одоо цаад байгууллагын талаас бол гарсан зардал. Нэг биднээс холбогдох байгууллагаас нь гарсан зардлын юг бол төвөрлж авсан байгаа. За баримт юмнуудыг үзүүлнэ. За дараад нь Швейцар улсад бол 4 сарын 20-наас 4 сарын 20-нд явсан байна. За энэ дээр Швейцарын хөгжлийн агентлагийн эрчим хүчний үр ашиг төслөөс зардал нь гараад энэ дээр манай засаг даргын орлогч засаг дарга хоёр бол хоёулаа очиж оролцсон байгаа. За энэ зардал нь бүгд бас энэ цаанаасаа Швейцарын хөгжлийн агентлагаас бол гарсан байгаа. За дараад нь Оросын холбооны улсын Алтан хязгаар гэж байгаа. Энэ дээр 5 хоног нийтдээ явсан байгаа. За энэ дээр Дэлхийн байгууллага хамгаалах сангийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр одоо туршлага судлах зорилгоор явсан байгаа. Энэ нь бол бас аймгийн одоо 5 хот хөтөлбөр 3 сингэр төвтэй 5 хот хөтөлбөрийн хүрээнд бол манай энэ Дэлхийн байгууллага хамгаалах сангийнхан төвийнхөө хүмүүстэй аймгийн удирдлагуудаас бол ганц засаг дарга, за хөгжлийн бодлогоос нэг мэрэгжилтэн, за байгаль орчны газрын дарга гэдэг энэ холбогдох мэрэгжлийн байгууллагуудыг бол ингээд цаанаас нь бүх зардал юмнуудыг бол даагаад ингээд явсан байна. За энэний зардал нь Дэлхийн байгууллага хамгаалах сангаас бол гарсан байгаа. Яг хэдэн төгрөг гарсан гэдгийг нь бол тэрийг нь бол мэдгүй, энэ төсөл дээр бол юу байж байгаа. За дараад нь бүгд найрамдах Солонгос улсад бол 9 сарын 9-ээс 9 сарын 13-ны хооронд 4 хоногийн хугацаатай явсан байна. За энэ нь бол уул уурхайн хариуцлагатай байдал гэсэн юм арга хэмжээд арга хэрэгсэл гэсэн юм сэдвүүтэй сургалт бол зохион байгуулагдсан байна. Энэ дээр бол нийтдээ сая 290,000 төгрөгийн зардал гарсан. За энийг бол одоо тэр цаад төсөл хэрэгжүүлсэн байгууллагаас бол гарсан байгаа. За дараад нь Вьетнам улсад бол явсан байгаа. Энэ Вьетнам улсад одоо энэ 17 оны 11 сарын 10-наас 14-ний хооронд бол Вьетнамын Хоншимын хотод зохион байгуулагдсан Хоншимын
Геонжу дэлхийн соёлын экспо 2017 гэдэг арга хэмжээнд бол оролцсон байгаа. За энэ дээр бол нийтдээ 9 аймгийн засаг дарга бол оролцсон байдаг байгаа. За энэ дээр манай дээр чинь 2 хилцээний дарга, нэг одоо засаг дарга бол явсан. Зөвхөн энэ дээр засаг даргын гаргасан зардлын явсан. Энэ нь бол цаанаасаа дэлхийн зүүн хойд Азийн одоо ниар холбоо гэж байдаг тэнцэнс бол энэ зардал бол гарсан байгаа. Ингээд нийтдээ улаан гадаадд явсан зардал нь бол 4,693,500. За угаасаа энэ засаг даргын одоо энэ гадагшаа дотгошоо явах энэ юун дээр бол батлагдсан төсөв дээр бол мөнгө байдгүй, томилолт байдгүй. Угаасаа сангийн яамнаас бол гадаадуудад зардал албан томилолтыг бол Монгол улсын хэмжээнд 20 0 болоход тавьсан байдаг. Учраас бол энэ тал дээр бол манайд угаасаа зардалч байдаг. Цаанаасаа бүх зардлын даана гэсэн юмд бол засаг дарга гэж оролцдог байгаа. Ингээд нийтдээ за би сая энэ нийт дүнгийн бол танилцуулсан байгаа. За одоо энэ Улаанбаатар хотоор анх явахдаа 2017 оны 1 сарын 12-ны биш 16 оны 12 сарын 30-ны өдрийн хэрэг эрхлэх газрын дарга одоо ийм албан тоотон энэ дээр 1-р сарын 5-наас 6-ны өдрүүдэд бол засгийн газрын хэрэг эрхлэх газар зохион байгуулагдаж байгаа ийм семинарт бол засаг даргыг бол ирэхээр семинар хийх тухай гэсэн ийм албан тоот бол ирсэн байгаа. За энэ нь бол сая би хийсэн хамгийн ихэндээ 4-ээс 8-ны хооронд гэж байгаа. За энэ дээрээ бол 5-нд яваад 5-6-ны өдрүүдэд сургалттай байсан учраас урд өдөр нь бол засаг даргын юуны хүрээнд Улаанбаатар хотод явсан байгаа. За дараад нь уулуурхай хүнд үйлдвэрийн яамнаас бол шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн одоо үйлдвэрлэл геологчдын холбоо зэрэг байгууллагууд хамтраад институтуудынхаа юм. За энэ дээр бол сайн харагдахгүй. Энэ урд нь бол бичсэн байгаа. Уулуурхай хүнд үйлдвэрийн яамны Монголын геолог чуулга уулзалт гэсэн мэн энэ 3-т нь очсон байгаа юм. Энэний одоо цаад дуудсан бичих өөрчлөг юмнууд нь бол байж байна. Уулуурхайн чиглэлээр явсан. За дараачихын заа мөн хүнд өдөр уулуурхай. Энийх нь өдрийн би хэлээгүй. 3-р сарын 23-наас 26-ны өдрүүдэд чуулга уулзалтанд оролцохоор аймгийн засаг даргыг бол энэ сургалтанд бол одоо дуудсан бичгээ. За дараачих нь бол 3 сарын 10-наас 0354 дугаартай бас уулуурхай хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн бичиг байна. За энэ 3 сарын 22-наас 23-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах одоо сургалтанд бол бас оруулахаар ингэж дуудсан бичгэрсэн. Энэний дагуу бол Улаанбаатар хот руу нэг удаа явсан байгаас. За дараад нь байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хуралд урах тухай гэсэн юм бичиг байгаа. За энэ нь бол 7 сарын 23-нд Монгол хотын хөлийн бүсийн дарга нарын уулзалтыг зохион байгуулалтад тус уулзалтанд хүрэлцсэн эрхийг одоо урьж байна гэсэн ийм юуг бол ирүүлсэн байна. За энэ урилгын дагуу 7 сарын 22-наас 23-ны хооронд бол энэ юу бол зохион байгуулалт тавьсан. Энэ ажлаар бол Улаанбаатар руу нэгдсэн байгаа. За дараад нь энэ мэйлээр нэрсэн урилга нь байгаа. За энэ болохоор Боёо илгийн овс ховд гоолтой завхан гэсэн зэрэг газруудад бол ирсэн байна. За энэ Монгол улсад зохион зүгт бүрийн эрх дэлчинсэд шин хайман гэж энэ хятад улсаас ирсэн мэйл байна. Энэ нь болохоор 9 сарын 19-ний өдрийн 15:30 минутанд элчин сайдын яам зөвлөлт хуулц зохион байгуулалт гэж байна гэсэн ийм одоо урилгаар бол бас Улаанбаатар хот руу бол нэг удаа зарчсан байгаа. За дараад нь засаг даргын мэйлэр бол ирсэн юм урилга байгаа. За энэ бол яг нэг гадаад юугаар байгаа юм байна. За энэ ажлаар бол гадагшаа нэг явсан байгаа. За энэ Японы элчин сайдын яамнаас бол одоо элчин сайдынх нь өөрийнх нь одоо урилга байгаа 17 оны 11-р сарын 29-ний өдрийн одоо 18:30 20 цагийн хооронд бас уулзалтанд орсон юм урилга ирсэн байгаа. За энэ одоо ингээд хүнний эр компанитай болон одоо хүнний эр компани л одоо хэдэн удаа мөнгө шилжүүлсэн бэ гэсэн энэ баримт нь бол энийг сайн татаад авчих. Яг тамга газраас гарсан зардал юмнууд нь бол ингээд гүйлгээр энэ төрийн сангийн гүйлгэр. За тэгээд тэр засаг даргын тэр одоо гадаад улсад одоо тэд одоо нэлээд өндөр тоо хэлээд байгаа шиг үлээ. Тэр бол одоо бүр засаг даргыг одоо бүр урд нь тэр далайн захиргааны ус газрын дарга байх үеийнх нь хүртэл
гадагшаа явж исэн тийм зураг юмнууд явж ийн гэж хэлээ. Тэр бол одоо тэр талаар бол би бол мэдээлэл өгсөн мэдэхгүй. Хэдэн 10 жилийн өмнө болсон асуудал учраас. За гадаад албан томилолттой холбоотой гадаад дотоод бол яг албан томилолттой холбоотой зардал юмнуудыг бол ерөнхийд нь хэллээ. За энэ талаар бол ийм мэдээлэл өгөх байна. Тэгэхээр за дараагийн одоо бас нэг асуултанд хариулахад бол бас засаг даргыг одоо арчилсан намын бүлгээс ч тэр манай бас төлөөлөгч нар зарим хүмүүс бол бас асуулт сууж ялээ. Одоо авилгал авч хүм ажил томилдог, барьдаг гэдэг энэ дээр бол бас засаг дарга хариулт юмнуудаа өгсөн. Үнэхээр одоо гин буруугүй хүнийг бас ингэж гүтгэдэг ийм асуудлууд бол байдаг. Тэгээд хүмүүс одоо бас гадуур гүтгэлгийнхаа юмнуудыг бол бас одоо ямар зохион байгуулалтыг хийж байгааг нь би бол сайн мэдэхгүй юм байна. Бас хүний нэр төр талтах гэсэн одоо ажил албан тушаалтай холбогдуулаад ийм за мэдээж одоо шалгалт зүйлэг бол ажилд ордог асуудал бол төрийн албаны шалгалтаар бол явагддаг байгаа. За цэцэрлэгүүд дээр бол одоо 2 цэцэрлэг сүүлд шинээр ашиглалтанд орсонтой холбогдуулан одоо энэ цэцэрлэгүүд дээр бол бас ийм яриа гарч ирсэн. Би бол энэ дээрээс л бол энэ анхны одоо энэ авилга албанд мөнгө төгрөг өгч ажилд ордог гэдэг ийм яриа өссөн гэж ингэж ойлгож байгаа. Тэгэд бид нэр одоо үнэхээр одоо энэ мэдээллийг харж байгаа хүмүүс бол тэнд тийм тэдэн төгрөг хинд өгөөд яаж орсон энэ талаараа биднэрт одоо баримт байхгүй ч гэсэн юугаа өгöd өгч гомдлоо. Яг ийм хүн ингэж ярьж байгаад ингээд авсан байрсан гэдэг юм. Бид нэр энийг шалгамаар холбогдох хууль цагта хүчний байгууллагад нөгөөд хүртэл шалгуулмаар. Тэгээд эргээд яг энэ талаар бол хариу өгмөр. Тэгтэл өнөөдөр яг ийм чиглэлээр одоо мөнгө төгрөг өгч ажилд орсон гэдэг нэг ч өргөдөл байхгүй. Нэг ч тийм мэдээлэл. Зүгээр л гадуур л хүмүүс яриад байдаг, сошиалаар яваад байдагс өөр мэдээлэл байхгүй. Энэ дээр бол одоо нээлттэй байна. Яг үнэхээр одоо ийм асуудал бол хилээд биднэрт одоо ингээд ийм хүмүүс ингэж яригдсан байна. Ийм авилга өгсөн байж болцшгүй байна гэдэг юмнуудаа хүртэл биднэрт одоо мэдэгдээд өгөөч. Ядахтаа манай 7043 11 төгсөн дугаарлаа утсаар хилээд өгөөч. Биеэр ирж өгдөг юм бол. Эннийхэн дагуу бид нар гомдлын мөрөөр шалгалтаа явуулмаар. Тэгээд энэ талаар бол яг эргэж хариу өгье.